Сайн байцгаана үзэгчдээ сайхан шилцгээж гэнэ үү та бүхэндээ Монгол телевизийн баярын дугаараа их хүрж байна. Тэгээ та бүхэн маань сайхан шилцгээж гэнэ үү? Сайхан шилцгээж гэнэ үү? Сайхан шилцгээж гэнэ үү? За морь жилийн хөнгөтэй сайхан гарч байна. Өнөөдөр манай Монгол телевизийн терминалийн студид аймгийн Арслан Мөнх хоёр болон аймгийн Заан Дорж Самбуу мөн аймгийн Начин Бат Зориг нар ирсэн байна. Мөн студид хөтлөгч Намнаа болон Барсмаа нар ажиллаж байна. За сайхан шилцгээж байна уу? Морь жил өнгөтэй сайхан гарч байна. Энэ өглөө манай студид тухлан саатаж студийн зочин хомирт ярилцахаар ирсэн 3 зочиндоо талархал илэрхийлье. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдв бол бас их сонирхолтой сайхан сэдв байгаа. Тэгээд юун түрүүнд одоо Жинзи үеийн бүхчүүд гэдгийг бас онцлон хэлье. Тийм гуруула 2002 онд төрсэн байсан аа. Тэгэхээр энэ жил 25 настай. 25 жил болж байгаа. 25 жил болж байгаа. 2002 он ямар жилтэй гэсэн үг вэ? Морь жил. Тэгэхээр морь жилийн 25-ны жил нь орж байгаа. Энэ гурван залуу бүх маань ирсэн байна. Гуруулан аймгийн Арслан Заан Начин цолтой. Тэгээд одоо Жинзи үеийн бүх байхын онцлог давуу тал гэх юм уу? Ер нь шинэ үеийн энэ соёлын үеийг тээж явж байгаа тамирчин бүхчүүдийн хувьд ер нь та бүхэн юу гэж боддог вэ? Мөн энэ спортыг сонгох болсон шалтгаанаас нь өнөөдөр яриагаа эхлэе гэж бодож байна. Мөнх яриас эхлэв. За надаас эхлэв. За сайн бацгаана уу. Амиг Булган аймгийн шиг өндөр сумаар ирээд аймгийн Арслан Мөнх хоёр гэдэг. Сайхан сар сарын дугаард харилцаж байна. Анх одоо бүхийн замд оролцсон дүүгээ одоо хаваалцъя. Бүх гэдэг маань ер нь бол сайхан л да. Анх өдөө ер нь л гол ирэг дээр л барилдаж ирсэн. Тэгэл манай аав ер нь бүх дуртай. Манай ер нь гэр бүл ер нь тэр чихээрээ л бүх дуртай. Ер нь цагаан сар гэхээр л ерөөсөө. Ер нь л цагаан сарын битүүний барилдаан гэхээр л ер нь ажлаа хурд ийж битүүний барилдааны хурд үзэхээс л ер нь яардаг байсан. Нэг газ тоос гүгдэг өдөр газ ажлуудаа малцуулчаал ерөөсөө битүүндээ л ер нь л яарна. Бүх үзгээл ер нь яардаг гэсэн. Тэгээд тэрнээс л эхэлж ер нь бүгд их шинтэж ер нь дуртай болсон гэх юм да. Хэрхэн бүх рүү ороо тий. Бас анхны барилдааны хийх гэлтэй. Бүх рүү 2017 онд орсон. Хөдөө нэг ургийн баяр болж исэн. Тэгээд тэнд очиж барилдаад хүүхдүүд барилдана гэдэг. Би бүр нэг 40 хэдэн километр бүр барилдаан болно гэхээр нь бүр дуртай бүр мотоциклтэй яваад. Хойноо хүнээр харалч, хойноо хүүхдээр гуйж харуулчаад. Тэгээд очиж барилдаад. Тэгсэн чинь нэг хөл аваад явсараа төрүүлчихдгийг. Тэгсэн чинь нэг хүн ирлээ. Тэгсэн чинь нэг спортын яамны нэг Тунбаатар гэдэг. Тэгээд намайг зүүрэн барилдах уу гэд асууж байна. Тэгэхээр би барилднаа гэлээ. Зүүр нь малчин болгож байгаа шүү дээ гэл. Та аав ээжтэй уулзах уу да гэл гэсэн чинь. Өөдөө аав ээжтэй ч уулзъя гэл. Тэгээд би аав ээжтэйгээ яриулаад. Тэгсэн чинь аав ээж наа өгч малчин болгож байгаа хөхтэй гэл тэгж байна. Ер нь бэлтгэж байгаа малчин болгоход бэлтгэж байна. Одоо нэг залуу ээж одоо малчдыг ховорцсон малчин болохгүй бэлтгэж илээ. Тэгсэн чинь аав ээж хэрэгтэй нөгөө тэгсэн байхгүй. За миний хөө нэг хот руу нэг 4 жил нэг 12 төгслөө нэг хүчтэй үз. Болохоор юм байна уу? Үзээдэх. Тэгэл спортын төв сургууль гэдэг. Сургууль руу оруулж өгөл. Тэгэл ер нь бүхийн замд ер нь хэлсэн гэх юм. Гараа маань хийжлсэн үгтэй. Дорчин самбуугийн хувьд. Дор самбуу. За миний хувьд бол манай аав аймгийн Арслан өргөл сайхан гэж юм байдаг. Ер нь багасаа нэг бүхийн хүрээлэлд дунд төссөн болохоор. Ер нь 5 настайдаа би нэг сумын наадмын өсвөрийн хүүхдийн барилдаанд үзүүрлж ирсэн. Тэр үеэс л ер нь тэр нэг бүхэд дуртай, барилдах дуртай болж өгсөн. Тэгээд ер нь оюутан болж ирээд 2021 оноос л ер нь яг бүхий спортоор тууштай хичээлж гисэн. Тэ 22 оноос юм уу? Ер нь. Тийм. Тэгээд одоо нэг 4 жил болж байна. Дорч самбуу аль нутгийнх вэ? Би Арангай аймгийн Батцангал сумаар байт. Багасаа тэгэхээр яг бүхийн хүрээлэлд өссөн аймгийн наадмыг бол алгасалгүй үздэг байсан уу? Тий, ер нь одоо ингээд багтаа тэр одоо нэг ТV-сээр барилдаан гарна штэ. Барилдааны цагийг үлээж байгаа л ер нь үздэг гэсэн дээ хаалтаа. За. Тэгэл ер нь багасаа л ер нь бүх болно энэ
энэ хүүхд бүх болно гэж одоо манай монголчууд ер нь айлын хүүхдийг ер нь ихтэй хүүхд байвал тэгж бэлгшээж яадаг шээ. Тэгээд тэр утгаараа ер нь хүмүүс ч бүх болно гэж хэлдэг байсан. Тэгээд би өөрөө ер нь тэгээд нэрэл бүх болох юм байна гэдээ ер нь ингээд сэтгэл зүй сууцсан. Тэгэл тэр утгаараа ер нь ингээд цаашдаа барилдана гэж бодлоо. Бацаргийн намайг Ховд аймгийн Манхан сум area аймгийн начин Гончгсрынгийн Бацар гэдэг. Манай бас бүхэд бол сонирхолтой улаан орхотон тэгээ бүх байнга үздэг. Тэгээ аав маань өөрөө сумын начин цалтай. Тэгээд аав чинь 10 юула хамгийн том найлын. Тэгээд 6 эрэгтэй, 6 эрэгтэйгийн 4 нас сумын цалтай. 2 нөгөөдөө байдаг. Тэгээд 90 дандаа бүхий өрөөлд төссөн. Тэгээ аав бүр амар хорхоотон тэгэл намайг баг багтал миний хүү бүх болно гэл би өөрөө ч сонирхолтой тэгэл хөдөө ахын дагарахаараа тэгэл тэр авийнхаа хүүхдүүдийг ах нарыг гуугаал ганц өрөлж гэл тэгээ унчаараа ахаал захаа ганц үзчихээ гэл тэгээ нөгөө хэд манаас надаас байнгын барилдыг гэдэг хараас төвөгшөөгөө залах маягтаа тэгэл манаас тэгээ бүх тайлбарладаг байсан тэгээд аймгийн бүх тайлбарладаг тэгэл би аймагт барилдаан болон зааланд барилдаан болон дагуул байнга намайг дагуулж явж үзэн гэртээ бүх үзэн бас хажууд нь зургатаар суугаад үзэн тэгэл бүхэд сонирхолтой болж ирсэн да. Тэгээд манай Манхан сумын аймгийн арслан Шарагийн мөнх хот гэдэг тэр арслан аймагт төрүүлээд манай сумд арслан цолных нь наадан болоод тэгээд тэрнийх нь барилдаанд барилдаал төрүүлээл манай нөгөө төрлийн бүх Ичорл арслан гэж үдээ тэнд манай сумд хөшөө босгоод тэгээ өсвөрийнхэн бүхэн барилдаан болоод тэнд л анх төрүүлээл тэгэл эхэлжсэн. Одоо хэдэн жил болж байгаа вэ? Тэгэл тэнд ч яг хөө тэгэл 10 жил сурж байгаа л хажуугаар нөгөө хүүхдийн барилдаан болохоор тавих гэж орчдөг. Тэгээд 17 оны намар манай Ховдод би цасталтаа сургууль сурж байхад 9-р ангид тогт манай ангийн нэг залуу анги дотор бид нар ч бахан барилддаг. Би ч тэгээ тэр эдгээ бас жоохон бас ганц нэг тэмцээнд ороод үзсэн болохоор нөгөө оноолт хийчдэг бас тийм зохицуулаа. Тэгээ өөрөө бахан төрүүлэн ангитай бахан залуучтай зохицож байгаа. Тэгээд нэг тэнд нэг залуу би хот яваад аврах сургууль дээр очиж адик багштай уулзчаад ирлээ. Намайг өгөх болох юм байна гэж би одоо эсээд өгсө хот явлаа. Тэгээ би тэнд очиж бэлтгэл хийж байгаа чамааг ирээд давдаг болно л гэж. Тэгвэл би бас явна гэл. Тэгээд ер нь хотод ирсэн дээ. Одоос нөгөө бидний чинь хамгийн гоё юм одоо нөгөө морь жил гарч байгаа тий. Тэгээд гал морь жил. Тэгээ 2002 он гэдэг чи одоос нөгөө морь жил шүү дээ тий. Тэгээ жил нь орж байгаа. Одоо 25-ны жил нь орж байгаа юм байна. Тэгээд бас одоо Generation Z-тэй орж байгаа. Тэгээд эдгээр одоо Generation Z-ийн бүхүүд маань одоо яг ингээд ямархуу одоо хамгийн том одоо сорилтоо онцлог даваа талууд юу гэдэг вэ? Та нарт яг даваа талууд нь юу вэ гэж харддаг вэ? Тий, одоо ер нь ингээд бид нар шинэ Gen Z ихээр одоо бас ер нь нэг үе одоо бүх хөгжсөн үед гарч ирж байгаа болохоор бас ер нь тийм аль болох зүгээр санагдаж байгаа. Тэрнээс бол одоогоос нэг 10 гаруй жилийн өмнө нь бол бас нэг бүх айх төр одоогийн шиг ингэж хөгжөөгүй байсан үе. Тэгээ онцлог нь тий. Манай хоёр юу гэж бодож байна? Заарслаа. Тийм ер нь л бүх бол одоо л ер нь хөгжсөн шүү дээ ер нь. Одоо хичээлж байгаа ер нь бүхээр яг үндэснийгээр хичээлж байгаа ер нь 30 мянга гэл юу гэлээ. Ер нь л айгүй их олон хүн байдаг юм билээ ер нь нийт. Монгол даяараа тий. Одоо яг ингээ эд хичээлж байгаа хүмүүс нь бол бас айгүй олон болцоо одоо мэрэгжлийн төвшөнд очсон спорт л тоо. Манай гурвын дуртай улсын цалтай шүтдэг, хүндэлдэг, хайрладаг бүхчүүд нь ямар бүхчүүд байдаг вэ? Тэр талаараа яриач. Манай үед бол одоо яг орчин цагт одоо нэг одоо яг орчин үеийн одоо бүхийг өнгөлж байгаа хоёр арслан байна шүү дээ. Тэгээ Батмагны арслан байна. Хөнбаяр арслан, Сүхбат цаан гэдэг. Яг манай ер нь одоо үеийнхэн л их багтаа 2 3 насны зүйтэй хахтар. Энийг болохоор одоо нэг Санжаадан баваргыг л ер нь үзчихсэн. Тэгээ Содомдарж арслан, Эрхэнбаяр авраг, Мөнхөд авраг, Батцуур арслаа авраг. Арслан байхаас л ер нь харцаг байхаас л хэмцэл дээр ер нь ингээл алхаа гიშгээ тэр нэг байж байгаа тэр характер тэгэл ер нь юм болгоныг ер нь дуурайх маягтай л ер нь. Батцуур аврагыг. Батцуур авраг. Миний хувьд болохоор нэг анх бүх үзэж эхэлж байхад манай хувьдас Пүрүү сайхан цаа яг ид гарч ирж байсан. Пүрүү сайхан ахыг тэгэл одоо нутгийнхаа сайхан ах нарыг л харж. Хангаа авраг Батэлзээ заахыг хараад.
Бүр сайхан зан Ховд аймгийн харьяат. Ховд аймгийн Жандган сан харьяат. Одоо залуу бөхчүүдийн хувьд бэлтгэл сургалт хийхэд их давуу талууд үүссэн болов уу гэж бодож байна. Жилийн ер нь хичнээн хугацаанд нь бэлтгэл сургалтаа хангаж байна. Хэрхэн яаж хангаж байна? Улсын том цолтой одоо бөхчүүдийнхаа бэлтгэл хангагч хийж байна уу? Эсвэл одоо ер нь ямар байдлаар бэлтгэлээ базаад юм бэ? Зөөрслөн тий. Би болохоор энэ алдар спорт хорооны тамирчин. Үндсэн тамирчин гэж явдаг. Тэгээ алдар спорт хорооны хоёр хамт бэлтгэл сургалтаа хийгээд явдаг. Одоо Орхон Баяр Арслан одоо өнгөн дээр нь барилж байгаа бүчүүд энэ алдарт дээр нь байна. Одоо Бүрүү Дог Арслан, Синзаан Сүхбат, Бат Магна Арслан гэл. Тэрэдээс үлгэр дурайлал аваад хичээгээл явж байна. Бэлтгэлдээ хамт гардаг уу, яадаг вэ? Гэхдээ ер нь нутгийнхантайгаа л гарцгаад гэдэг. Манай хоёрын хувьд. За миний хувьд бол би 2022 онд барилгах гэж орж ирсэн цагаас хойш Монгол Улсын гавьяа тамирч улсын ч Отгонбаатар их дээр ирээд. Тэгээ анх бол одоо нэг тийм юу ч мэдэхгүй сумын зан ч нэг давж чадахгүй нэг давх хүсэлтэй тийм хүмүүс ирж ирсэн. Тэгээд одоо тэгээд бас том бөхчүүдтэй яаж барилдах ер нь тийм юугаар ер нь одоо Отгонбаатархаараа заалгаад сүүлийн 4 жил тэгэл явж байна. Тэгээ бүхэлдэх төвжэн дээрээ зунаад махан бэлтгэлд гардаг. Өвөл хилчээ спорт ороо бүхэлдэх төвжээ гэд энэ хоёр төвжэн дээрээ бэлтгэлээ гэж. Тэгээд одоо тийм жилийн хэд хоногт одоо бэлтгэл хийдэг вэ гэхээр одоо хэд хоног бэлтгэл хийх вэ гэхээс удаа ер нь бол нэг наадмын дараа нэг сар амардаг. Тэгээд яг нэг 7 хоногийн нэг бүтсэн өдөр нэг барилдаанг өдөр гэж хагасаа бүтсэн. Тэр өдөр л нэг амардаг та. Тэгээд ер нь бус нэгдээс нарт хүртэл ер нь өдөр болгон бэлтгэл хийдэг. Би одоо таны хувьд би ч мөнх хоёр үтэрч адилхан бас алдар спорт хорооны тамирчин гэж явдаг. Тэгэл алдар спорт хороон дээр бэлтгэлээ гэл. Орхон Баяр Арслан. За ойлголоо. Бүгд ер нь айгүй гоё тайван байгаа зү тий. За тэгэд бидний нөгөө бас одоо генерашн Z байгаа. Тэгээ залуусын үед ч юм бол нөгөө нэг сошиал хэрэглээ гэж байгаа тий. Тэгээд одоо бидний хувьд одоо сошиал орчин залуу бөхчүүдэд одоо хэрхэн нөлөөлж байгаа вэ? Энэ талаар бас та бүхэн санал бодлоо бидэнтэй болцооч. Тэгээ ер нь одоо ч сошиал айгүй хөгжсөн үе юм л да. Тэгээд ер нь бүхийг төлөөлж байгаа одоо залуу хүмүүсээ бол тэгээ нөгөө гадар одоо бие зүү авч явахаас өсвөлэл ер нь нэг хүрээ дөрвөл 1000 хүрээ дөрвөл ер нь бие ер нь маш зүү авч явах бол нэг бүхэн ингээл нэг жоохон буруу гаргуул тэгэл нийт бөхчүүдэрээ нөгөө яг ингээл явцдаг. Одоо сошиал дээр ингээл ер нь айгуу тийм хандлага ихтэй болчиход байгаа жоохон. Тэгэхээр одоо ер нь яг хувьдаа ухамсартай тэгэл сайхан ингээл зөв явахгүй бол одоо сошиал айгуу хөгжсөн. Нэг талаараа бас тийм л байна л да. Тэ. Тэгэхээр нийгэмд эзлэх байр суурь, үеийн залуучуудтай үзүүлэх үлгэр дуурайлал, өөрсдөөс доош үед үзүүлэх үлгэр дуурайлал дээр бас их анхаарж байна гэж тийм ээ. 25 нас бол одоо эд сайхан бас нас гэж ер нь бодож байна. Гэхдээ та бүхэн ер нь одоо бүхий спортын хамгийн сайхан эр бярыг ер нь аль нас гэж бодож байна. Их олон сайхан хүчтэй бөхчүүд байна. Олон жил бас наадмыг өнгөлж байгаа, үзүр түрүүнд гарч байгаа мундаг аваргууд байна. Тэгэхээр ер нь хоошдоо хичнээн жил одоо энэ спортоор хичээлнэ гэж ер нь боддог. Хэд хүртлээр ер нь барилдана гэсэн тооцоололтой байна. За ер нь бөхчүүд яг эд үе нь бол нэг 24-өөс 32 за 34 нас 24-өөс 34 насны хооронд нэг 10 жил яг эд үе нь байдаг. Тэгэл залуу насны спорт болохоор тэгээд ер нь 35 хүртэл ер нь эд нас ах та. Хамгийн хүчтэй үе нь шүү дээ. Тий. Одоо уламжлалт байдлаас одоо ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Одоо бэлтгэл сургалтын хувьд ер нь өөрчлөлт гарсан уу? Техник технологиг илүү ашиглаж гин үү? Аль эсвэл одоо хоол ундан дээр илүү их анхаарж гин үү? Хоол зүйчтэй ажиллах, сэтгэл зүйчтэй ажиллах гэх мэтчлэн ер нь өмнөх үеийн бөхчүүдээс ер нь юугаараа бэлтгэл сургалтын давуу тал нь ямар байна гэж та гурав харах вэ? За тий ер нь одоо үндсэн хүч мэрэгжлийн тал руугаа ер нь болчиход байгаа шүү дээ. Ер нь одоо ер нь ихэнх одоо дээшээ барилжаад томцолтой бөхчүүд бол ер нь бүгдээрээ л тийм сэтгэл зүйч, хоол зүйчтэй байдаг. Ер нь тэгэхээр мань мөрийн хувьд бол одоохондоо бол арайч тийм болж амжаагүй л. Одоо тэгээд дээр үеийн бөхчүүд яхаа тэгээд
нөгөө нийгмийн тим байсан юм одоо тэгэл ажиллаа хийж байгаа л барилддаг. Том машин барьж явж байгаа л барилддаг. Тэгээ одоо ч юм бол тийх нөхцөлгүй байна л да. Ажил хийж байгаа барилдана гэж бол байхгүй. Жилийн турш 365 хоног л өдөр болгон бэлтгэлээ зайг хин сайн илүү бэлтгэл хийсэн илүү хичээсэн нь л ирнэ тэгээд сайн барилддаг болохоор тэгээд. Тэргээрээ л энэ ялгаатай баг. Тэр үеийн бөхчүүд ч юм бол яг хөө тэгээд том авраг арслангууд нь бэлтгэл хийдэг л байсан шигшээ баг дээр жилөөчудаа гэдэг тэгэл наагур нь начаа харцаг заанууд бол ер нь ихэнх нь бол тэгэл ажиллаж хийж байгаа л барилддаг байсан баг. Physical Asia шоу гарснаас хойш дэлхийн нийтийн анхаарлыг Монгол бүхий спорт татж байна. Орхонбаяр Арслан маань бас маш олон фэнтэй болсон байсан. Энэ утгаараа яг адилхан нэг үеийн залуу бүхчүүдийн хувьд гадны жуулчдад одоо ямар байдлаар харагдахыг бас хүсэж байна. Монгол бүхийн имижийг ер нь ямар хөө байгаасаа гэж залуу хүмүүсийн хувьд боддог вэ? Нөгөө тэгээд яг нэг эртнээс ирсэн одоо нэг юу вэ штэ одоо нэг ёсчуудаг өв уламжлал яг тэрийг яг тэр байгааг гэрэл харуулахыг хүсэж байна. Тэгэхгүй яг нэг орчин үед одоо нэг юм шинжлэхдэх ёстой, тийм ёстой. Тэр утга гадны хүмүүст бол тэр нэг тийм шинэ содон юм бол нэг тийм сонир биш баг. Яг нөгөө дээр үеийн яг уламжлалаараа байвал бас сонирхолтой санагдах юм лөө. Одоо ингээл манай гурав студид орж ирээд суухад дээшээ цолтой нэгийг бол их хүндэтгэж байна л да. Төрүүлээд арслан хариул гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ ёсчуудаг хүндлэлийн хувьд бүхчүүд хамгийн сайн эренб дараатай байдаг. Бие бинийгээ хүндцэгдэг тэр үлгэр жишээ одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг гэж бид бүхэн ойлгож байна. Тийм. Манай арслан арилтаа да. Ер нь бол тэгэл хүн мэдлэгээс ихсүүлэл ер нь бол тэгэл эхлэн л дээ. Хүнд мэдлэл ер нь харилцаанаас харилцаа нь үүснэ л дээ ер нь. Хүнтэйс ер нь Монгол бүхчээ одоо тэгэл хамгийн түрүүнд мэдлэл ингээл хүнтэй зөв сайхан мэдлэл ингээл ах цахаа хүндлэл манай булганы бүхчүүд бас мэдлэл ер нь хүнтэй мэдлэх ах цахаа хүндлэх тэндээс эйгүү сайн. Юм дээрээсээ сургадаг гэх юм уу? Эйгүү тийм. Одоо тэр эренб дараа цолны эренб дараа гэдгийг ер нь та бүхэн бас юу гэж ойлгодог вэ? Мөн нөгөө талдаа Монгол бүхий ёсчуудаг гэж одоо та бүхний хувьд бас юу хэлэх вэ? За бүцэр цолны эренб дараа гэдэг нь тэгэл хин сайн бэлтгэл хийж хин сайн хөдөлмөрсөн л том цолон төрж байгаа шүү дээ. Тэгэл тэр чин тэгэл цолныхаа эренбээр тэгэл өөрөөсөө дээс цолтой хүн байвал тэгэл хүндлээл. Тэгээд доос цолтой хүн бас хүндлэхгүй гэж байхгүй шүү дээ. Ах хүн байвал бас сайн байна ахаа гэж хүндлээл явна. Тэгэл ер нь бол манай бүхчүүд нэгэнтэй мэнтэй устаа нэг нэгээ сайхан хүндэлдэг тийм хүмүүс байдаг. Одоо бас нөгөө би бас ингэж хардаг нэлээд дайчин бүх бол одоо 93 наадмын нэг шүү дээ тий. Тэгэд одоо дивжин дээр гарахад одоо бол дивжиний гадна гарахад одоо бүхий одоо ямар зан чанартай байх хэвээр одоо тий. Сэтгэл зүй яг ямар хөө байх хэвээр тий дивжин дээр гарахад. Дивжиний өмнө ч гэсэн. Дивжин дээр гарахад бол тэгэл бүгд л давхын төлөө тэр хүнийг ялахын төлөө л өрсөлдөж байгаас болохоор өөрийгөө тэгэл сайн хурцлаа сарна би даавн би чадна би дийлэх ёстой гэл. Тэгэл дивжин дээр гараад юу ч болж байсан дивжинээсээ буугаал тэгэл зүгээр сайхан найзууд. Тэгээд дивжин дээр болсон юм тэгэл дивжин дээр л. Ижлээ ер нь тийш ер нь дивжин дээр гараад ер нь тийм бас нэг хайрлаад байвал бас тийм даваагаа бас нэг тийм алдах ч юм уу нөө би мис болраад. Өчигдөр мөнхөө ирвчтэй хувьд бол бас сар шинэ аймаг цэргийн цолтны барилдаанд нэгэн даваа таарсан баг. Нэлээ ширүү барилцгаасаа тэгэл барилдаанд дуусаад хоорондоо уцаар ярьж байгаа юм л та. Тэгээд чи янда биеийн байдал яасан ийсэн ер нь тиймэрхүү юм асуугаа. Тэгээд спорт жинө болохгүй байна уу гэдэг. Одоо ярилцдаг. Ер нь одоо үеийн бүхчүүдийгээ бүгдийг нэг сайн таньдаг уу? Таньна. Ер нь бол сайн байна шүү. Үеийн ихгүй одоо ер нь бүгднийг л тэгэл одоо яг одоо залуу барилж байгаа бүхчүүд ер нь бүгдийг л таньж. Ер нь одоо спорт бол яг мэдээж одоо биеийн хүчний энэ бөгөөд энэ уур ухааны өрсөлдөөн дээр явагдаж байгаа шүү дээ тий. Спорт бол цэвэр өрсөлдөн. Гэхдээ нөгөө талдаа бас ив нэгдэл юм болов гэж хардаг. Яагаад тэгэхээр урлаг спорт бол ерөөсөө энэ хүн төрөлхтний альва улс үндэстний ив нэгдлийн бас нэг сайхан бэлэгдэл байж явдаг. Тэгэхээр ер нь яг бүхчүүд маань дотроо бас өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр ив ийг ер нь хэрхэн яаж хичээдэг вэ? Хамтдаа одоо нэг санаа бодлын төлөө, зорилгын төлөө явах ер нь тохиолдлууд бас бишгүй гардаг баха тийм ээ. Тий, одоо Монгол бүхчин бол эртнээс бол нэг дайн тулаанд бэлтгэгдэж
Одоо нэг яг нэг анх үүссэн дайнд планд бэлтгэх гэдэг нэг бие бэлтгэх тэгж үүссэн гэж. Тэгээд яг хөө тэр утгаараа бол яг нэг хувийн нэг хүний одоо юу гэх юм уу? Тийм спорт. Гэтэ одоо орчин үед бол багийн барилдаан гэж хуулж байна. Одоо алтан цомын барилдаан. Одоо нэг бурхны хүү Баярбаатарын сумын заны барилдаан гэдэг багийн барилдааныг хуулж байна. Одоо сүүлийн үед бол ер нь бүхэл аюу өгдөн шүү дээ. Баг маг гэх зэрэгээр 365 хоногийн бүх хугацаанд нь ер нь бэлтгэл хийж байна. Одоо орчин үед ажлын хажуугаар барилдах боломжгүй болсон. Яг одоо мэрэгжил болгоо дагнаад бүх цаг заваа энд зарцуулж байна гэж байна. Тэгэхээр бүтэн жилийн хөдөлмөрийг одоо хамгийн их үнэлүүлдэг дивжээ та бүхний хувьд ер нь юу вэ? Аль барилдаан дээр илүү онцгойлон ач холбогдол өгдөг юм болоо? Тэгээд цагаан сар бол тэгэл жилийн хагасын дүнгээ тавиулж байгаа. Тэгэл жилийн эцсийн дүнгээ бол наадам дээр цол ахин тэгэл наадамдаа зориулж бэлтгэл хийж байгаа. Тэр жилийн наадам дуусаад тэгэл сар амраал дараа жилийнх наадмын бэлтгэл эхэлдэг. Тэгэл наадамд зориулж бэлтгэл хийдэг те. Ер нь л бас тэгээд нэг жилийн яг нэг өдөр л одоо наадмыг цол ахих нэг наадмаа айгу чухал гэдэг байхгүй ер нь яг л нэг өдөр л цол ахин тэгэл нэг өдрөөр л шийдэн штэ бас тэр олон 365 хоногийнхан бас хөдөлмөр тэгээд тэр саанаас олон жил хөдөлмөрлсөн тэр хөдөлмөрөө үр шимээ одоо нэг өдрөөр нэг 7 сарын 11-2-нд бол дүгнүүлж байгаа штэ ер нь. Тэгэхээр айгу хариуцлагатай тэгэл ер нь сэтгэл зүйн хувьдсан тэгэл бас ясаа ер нь олон ер нь юмнуудыг тулд шүү. Мэдээж нэг үргэлж ялахгүй давахгүй шүү дээ. Тэр ер нь ялагдлын дараах сэтгэл зүгээ ер нь яаж авдаг вэ? Тэгээ одоо сэтгэл зүйдээ яаж анхаардаг вэ? Сэтгэл зүй дээр болохоор би ер нь тэгэл сумаас ер нь сэтгэл зүй яг ингээл хардаг л да. Айгу тайван сэтгэл зүй гэхдээ айгу чухал. Тайван байх. Хитрхи тайван болохоор бас нэг ингээд барилдаан дээр нөлөөлөд бүр ингээд тайван байхад. Бас тэгээд яг ингээд бүр хитрхи бас ингээд гаргаад ахаар бас болдог. Яг л хөнгөнд харуулаад яг болох юм болов гэж боддог. Та хоёр үү? Тэгэл наадмаар очивнал цол их чадахгүй л тэгэл маргааш ясны хал бэлтгэлээ гэлтэгтэй дараа жил заавал цол их болно гэл. Тэгэхээр их төвчээртэй бөгөөд хүлээцтэй тууштай байж Монгол бүхэн спортод амжилт үзүүлэх нэ гэж хэд хоногийн өмнө их хоригл аврахтаа ярилцж байхадаас сая аврагын бүсэн эзэн болсон шүү дээ. Тэрнээс өмнөх одоо бид хоёр түүхүүдийг ярьж байхад нэлээд хэдэн жил завсралсан байсан. Яагаад завсралсан гэсэн чи холимог дулааны спортод ороод өөрөөсөө их олон одоо ялалт авсан, ийлт давуу, маш хүчирхэг тамирчидтай тулаанд гарах үед өөрийгөө одоо их тийм хүч чадалгүйгээр ч юм уу би их болоогүй байна да гэж их хол зүрхтэй мэдэрдэг байгаа. Тэгээ шантраад нэг хэдэн жил дунд нь болсон гэж өөрийнхөө түүхийг ярьж исэн. Тэгэхээр ер нь манай гурвын хувьд одоо бол ингээд аймгийн цолтой бүхчүүд нь улсын том цолтой бүхчүүдийг ах нарыгаа дээд үеийн бүхчүүдээ сайхан аваргуудаа хараад бас нэг хаяа шантрах ч юм уу тохиолдол гардаг. Ягаад тэгэхээр аваргыг давж аварга болдог учраас тэр хүмүүсийг давна гэсэн одоо итгэл тэр сэтгэлийн зориг гэдэг зүйлийг яаж олж авдаг юм бол. Ер нь миний хувьд болохоор жилөтгөр барилддаг. Тэгээ одоо 125 кг ер нь 92 кг-аас ахвал одоо улсын арслан Батмагнат ер нь залуучд улсын аваргаар пеналж исэн. Тэгэл анх өдөнөөс орж ирэл нэг 2 жил болоод залуучд улсын аварт пеналдаал тэгэл магна гээл нэг шарх уу баян хонгорын. Айгуу амар сайн барилддаг. Тэгэл анх харж исэн. Тэгэл тэрнээс хойш тэгэл ер нь тэгэл олон даарсан дөө ер нь жилөтөр ер нь ингээл өрсөлдөөн ер нь айгуу нэг хожихын төлөө нэг ганц хожчихсан даа гэдэг айгуу их хүсдэг. Тэгээ ер нь 9-10 баг л ожигдсон уу мэдгүй. Зөндөл ожигдсон. Яг чөлөөтийн дивжин дээр бол Батмагна арслантай 10 таарж барилсан. Тий, ер нь зөндөө ер нь тий 10 баг л таарсан шүү. Тэгээ 10-нд нь бол ялагдчихсэн. Ер нь ялагдчихсэн. Тэгэхээр одоо ерөөсө тэр сэтгэл зүг давахын төлөө тэр чинь бас хүнчтэй бас тэгэл тэмцээн болгон дээр битээр чинь таяг л таараал гэдэг ерөөсө. Нэг жин учраас. Нэг жин 125 тэгэл таараал юм бит хоёр ер нь өвөө цагуу таарад магна хүртлөөр ярьж байгаа хоёлоо суудлаас халгуул хийдэ гэдэг. Өвөө цагуу тарчих чигээл тэмцээн болгон дээр ингээл пенал дээр байна уу нэг зоонд орвол тэгэл яг ингээд шахаалыг үзүр дээр нэг таараал хүрлийн төлөө ч юм уу зооны аврагт яг л таардаг. Айгуу хэцүүсэн шүү. Хоол өмшлцэн ингэж ч тий. Айгуу хэцүү. Манай хоёрын хувьд
Тий, одоо нэг тийм өөрөөсөө том цолтой тийм авар гарчлан даваад үзчихээр бас тийм их сайхан байт. Харин нэг эсрэгээр нэг тийм нас агцсан ах нартай барилдсан шүү дээ. Тийм ах нартай барилдаар унчхуудэ гэж бодсоор баад өөрийгөө хорьсоор баа тэр бас унах тал бас байдаг. Тий, тэгээд тийм бас нэг унахгүй даа гэсэн үндэ унчаар бас сэтгэл зүгээр яг унддаг шүү. Миний хувьд болохоор манай хоёр ч бол яг хаа тэгээд зааланд бол банк тогтмол 2 3 4 давдаг. Би бол нэг 2 давж чадахгүй нилээд яваад байсан. Тэгэл жоох бас шантарч ясаа. Тэгэхээр одоо хамгийн их дайчин дотроосоо тэмцэж байгаа хүн та байна уу? Тэгэл зааланд чинь тэгэл гараал нэг дээр гараал тэгэл унаал байдаг. Тэгэл бас аамаа залгаал тэр чинь болохгүй, энэ чинь болохгүй гэл. Тэгэл бас дотроо би яг юуг нь буруу хийгээд байгаа юм бол яг яагаад болохгүй байгаа юм бол гэл. Дивжин дээр гарсны дараа зритл ер нь хэр зэрэг дарамтыг өгдөг вэ? Одоо ялангуяа улсын баяр наадмаар цагаан сарын барилдаанууд дээр энэ олон хүн харж байгаа даа гэд яг энэ олон хүний өмнө бас давчхийнсэн гэсэн бодлыг ер нь яаж төвлөрүүлдэг юм болоо? Яг барилдахад бол тэр мэг анзаардаг шүү дээ. Анзаардаг шүү. Анх бол нэг одоо нэг залуу хүн ингээ сумын заануудын барилдаа ингээ бүх өрөөнд гарч ирж. Тэгэхэд бол туг нь чаана байгаа нь мэддэггүй, хаанаас гарах нь мэддэггүй. Давчаа тугаа тэр хайшаа орохош мэддэггүй. Тийм л байсан. Тэр үед л ер нь тийм нэг одоо зэрэтл чи юу хөвтэй сумын зааны барилдаа тэгээд яг тэгээд гараад өрсөлдөгчтэйгээ өрхөр яг тэгээд тэднээс гадна тэр тойроод үзэгчд яаж байгаа хийж байгаа нь бол яг анзаарагддаг шүү дээ. Тухайн хүнэл яг өрсөлдөгчөө хараад одоо яг барилдаж байгаа болохоор тэгээд яг нэг юм вакуум орчинд орчдөг байна тий. Бид бол наанууд ингээд аягүй сайхан үзээд дэмжчихдээ яг барилдаж байгаа хоёр бүх маань бол ерөөсөө барилдаандаа 100% анхаарал хандуулаа. Одоо жишээлбэл би Мөнхбаяр аймгийн Арслангаас асуумаар энэ Батмагны арслантай чөлөөтийн дивжин дээр их олон удаа таарч барилдаж ийсэн гэж. Тэгээд дандаа давхын төлөө ер нь ингээд бодож хичээж байна гэж. Тэгэхээр ер нь ялагдлын дараа тухайн ялагдж байгаа бүхийхөө михийг ч юм уу арга барилыг нь ер нь хэр их судалдаг вэ? Ер нь судлаа шүү. Бас нэг давхар хамдаг. Ер нь давхар хамаагаар ер нь алдартай. Тэгэл давхар хамаагийн нэр нь яаж ингэж сураад байна гэсэн чинь өглөө болгон Батмагны арслан өглөө болгон зарайдган дээр давхар хамаагаа тэгэл 100 муу ингээл ер нь 1000 ингэ давтдаг. Мөнгө дуулдах байх хэвчээ ер нь би нөгөө шигшээгийн бэлтгэл дээр гараад ингээл ер нь үзэж яхад өглөө болгон над дээр ингээ өөрөө бүр ингээ давтуулаад үзэхээр ингээ тэр давхар хамааны тэр яг ингээ олон давтсны хүчээр ер нь ямар хүчтэй ингэж орж ирж гин. Тэгээд тэр нэг мэдрэгдэл ер нь олон жилийн нөгөө магнич 9 10 наснаас хичээлсэн тэгэл айгүй олон жилийн хөдөлмөрөөр тэгэж энэ хүрдэг юм байна л гэж юм бодож бол тэр нь. Одоо таны хувьд хамгийн хийх дуртай ч юм уу их сайн хийдэг мэх ямар мэх гэж боддог вэ? Би болохоор ер нь сэрүүнээс ер нь сугадчлаар нь барилддаг юм. Тэгэл ер нь мөшгөөс тонгорох ээл мэхэн дэр нь дуртай да. Манай хоёрын бас мөхийн судалгааг ер нь яаж хийж ийн ямар мэх хийх дуртай байна? Миний хувьд бол яг одоо нэг тийм бас ер нь адилхан сэрүүнээс чи багтаа болохоор сэрүүнээс л барилдах хүсэлтэй байдаг. Гэхдээ нэг синжигний барьц гэдэг байна шүү дээ зоодны. Тийм синжиг илэг хүс ер нь тийм барьцсан дээрээс л барилддаг да сэрүүнээс. Зоолгоод бол яг хожим багтаа хүмүүс ч бас. Давах магадлал ер нь баг шүү. Айгүй их стратеги бас шаарддаг юм байна тий. Ямар бие хаатай, ямар жинтэй, хэр хэмжээний ястай хүмүүстэй ямар барьцнаас барилдах уу гэдэг нь бас их чухал гэж таарах. Тий. Нарийн шүү ер нь. Нарийн ер нь бол анх тооцол хинтээ ер нь яаж барилдах вэ? Энэ хүн чинь ер нь золгоон дээрээс барилддаг хүн лөө, сэрүүн дээрээс барилддаг хүн лөө, анх өрхөөсөө ахуулаад ер нь бүх юмудаа ер нь тооцоолцол байна л да. Тэгжээж ер нь бүх чи бас ер нь айгүй их толгой ер нь л шадар шиг шүү дээ ер нь л гээл. Барьц суулган дээр энэ барьцаа тавихад л одоо унах жишээ нь энэ барьцан дээр гүрийгээ татгаад байвал ер нь бол боломжийг хадгалаад байх жишээ нь ер нь айгүй нэг жоохон юм дээрээс л айгүй дэгдэг. Барилдаж нэг эхлэхээс өмнө нэг барилгын өмнө гардыг штэ. Тэр гарахаас өмнө нэг тэр багш нар ах нар найзуудаасаа эн чи юу гэдэг вэ? Яаж барилддаг вэ? Баруун талтай илүү зүүн талтай илүү гэдэг ер нь би ямар мэх хийвэл болох вэ гэдэг ер нь бүх талаараа асууж гардаг. Миний хувьд болохоор тэгээд их золгож барилддаг барьцсан төрж. Тэгээд өрсөлдөгч нарыгаа бас яг
самбуутай адилхан таарс үнийг хажаа гаах нараас ийм үнэтэй таарслаа яаж барилддаг вүлээ, ямар мэх хийдэг вүлээ. Миний мэх орох болов уу гэл асууж байгаа гардаг та. Ингээд сонсохоор Монгол бүх e-спорт бол онол практикийн хэмжээнд бол маш сайн хөгжсөн, маш их судалгаа шинжилгээтэй олон талын хувилбарууд ер нь бүгд туршигдсан ийм гайхамшигтай спорт гэж таарж байна. Тэгэхээр ер нь яг онлын хувьд ч юм уу одоо сурах бичиг, толь бичиг гэдэг ч юм уу тийм боловсруулсан ном тохиомлууд ер нь хэр байдаг юм бол магадгүй бага насны хүүхдүүдээс ирээдүйд би бүх e-спортоор хичээлэн бүх болно гэж байгаа бол анхан шатны мэдгэдэгтүүнийг ер нь ханаас авах хэрэгтэй бай. Яг хөө мэдээж л манай үндэсний спорт учраас бид бүгд одоо баяр ёслолоор бол тогтмол үзэж байгаа л да. Гэхдээ бас нэг ном тохиомл ч юм уу онлын хэмжээний мэдлэгийг ханаас яаж авдаг юм бол? Онлын хэмжээний тэр жишээ нь одоо бүх сонин байж тээ. Бүх сонингоос ер нь бас би айгу хөдөө ер нь жоохонд айгу бас мэдээлэл айгу авдаг байсан. Бүхийн талаарх бүх сонингоос бүх юмнууд гарч чаддаг. Бүхийн нөгөө дүүрэн дээр одоо тэр үеийн топ бүхийн зурагтай. Тэр зургийг хараад энэ бүх юм байна, юм байна. Тэгэл хойшоогоо бүхчүүдийн ярилцлагатай. Тэгэл юу ярьж гин, яаж гин, тэгэл ингээл бүх шатны барилдаануудын нөгөөх юмнууд нь гарч идэх байхгүй. Тэгээд тэндээс бас айгу хардаг. Одоо болохоор гэхдээ айгу хөгжчихэд байна л да. Одоо гэхдээ тийм байгаа. Ном бол ер нь л ховорчод байгаа баг л ихэнх хүүхдүүд одоо уцаа оролдоод уцандаа л ер нь анхаарлаа төвлөрүүлж идэв штэ. Ном уншдаг хүүхдүүд бас цөөхөрсөн юм шиг надад бас санагдаад. Намайг л жоохон багтал аавал ерөөсө бүхий ном одоо ингээл одоо манай Баянмөнх аваргын одоо нөгөө 100 жилийн ганцаардал ингээл өөр зөндөө олон юм номнууд гаргацсан. Бүхийн талаар ном гаргадаг айгүй олон бүчүүд байдаг л та. Тэгээд тэдний номнуудыг ер нь ингээл багаас уншуулаад чи одоо энийг унш ингээд хонд явахтаа уншаал явдаг байхгүй. Тэгэл бүх түүхүүд нэг байгаа юм чи ингээл уншаал тэрийг хараад бишрээл тэгэл ийм бүх болох юмсан гэж бодогдоол хийдэг. Одоо л хүүхдүүд айгүй уцсны хэрэглээ их болцсон л хэвсээр гэж тээ. Би энэ ч бас нөгөө асуух гээд байгаа. Generation Z гэдэг бидний үе байгаад байгаа шүү дээ. Танаа үе. Манай үе байгаад байгаа. Тэгээд би бас айгүй надад сонирхолтой байгаа юм л та. Бас ах нарын үе, за тэгээд одоо Generation Z үеийн бүгчүүдийн сэтгэлгээний ялгаа ер нь харагддггүй те. Одоо яг барилдаж байгаа одоо Generation Z-үүдээс яг ингээд суулгаад асуух боломж гарсных. Ингээд сэтгэлгээний ялгаанууд нь яг юу вэ те. Тэр юм харагддггүй ер нь. Арай өөр сэтгэлгээ ер нь харагдаж шүү. Нөгөө илүү нөгөө юм тэлцсэн сэтгэлгээтэй нөгөө юм баригдахгүй. Жишээ нь одоо Батмагны Арслангаас сэтгэл зүйн талаар ер нь баригдахгүй сэтгэл зүй айгүй сайтай. Ер нь л их олон ингээд цолоож ингэж бодоол яг ингэж төвлөрж өргөн сэтгэлгээтэй болцсон юм болоо одоо залуучууд тгий санагдаад байгаа. Санал нэгтэй нүү. Нэгтэй нөө. За тэгэд ер нь та бүхэнд бас нөгөө боловсрол за тэгээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр ер нь хэрхэн анхаардаг вэ? Тэ бас зөвхөн бүх гэхээс илүү хажуугаар нас хобби сонирхол бас байгаа шүү дээ. Тэр өнөөдөөс тэр талаараа бас өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Барилтаа болждаг. Цаашдаа яг яаж амьдрах вүлээ? Тиймэрхүү асуудлууд бас одоос боддог шүү дээ. Анхаарч байна. Гэтэ бүхий спорт ч нэгэ бас яг нөгөө олон хүмүүс хичээлж байгаа бас яг амжилт үзүүлж чинь гэхээр бас яг ингээд яг батны юм зүйл бас биш байгаа тоххой. Бэртлэг эмтлэг гэдэг чинь бас тэгэл хүн болгоно туулна тэр яг ингээд амжилт үзэн яг 100% хэлж чадахгүй шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр амьдралын баталгаа ямар авах вэ? Тэгээ бас тэрийг нөгөөх ингээд хаяал амьдралаа хойшин тавиал ер нь бүх юмаа л зориулаад явдаг байгаа л дээ. Эрсдэл ер нь тавьж ийна л гэсэн. Ер нь бараг залуу насныхаа амьдралаар дэнчин тавьж энэ спортод одоо хүчин зүтгэж байгаа та ялгаагүй юм болов уу гэж бодож байна тийм ээ. Одоо жилийн хугацаанд 1-2 хон том барилдаан дээр бүтэн жилийнхаа хөдөлмөрийг үнэлүүлнэ гэдэгтэй санаандгүй байдлаар бэртэж юм тэгэхээр эсвэл одоо нэг жоохон азгүй байгаад унах ч юм уу. Тэгэхээр дахиад нэг жилээр амжилт ингээл хоошилдог. Сэтгэл зүйн хувьд бол маш их хатыг тэгээ төвчээрийг тууштай байдлыг бас шаардж байгаа. Ийм л спорт юм да гэж. Гэхдээ үнэхээр бас сайхан аваргууд, сайхан золтой бүхүүд төрөх юм бол монголчууд манаас аваргуудаа бүхий спортын яг тамирчтай их сайхан хайрладаг арт юм шүү дээ тийм ээ. Тэгэд би бас энэ дээр үргэлжлүүлээд асуухад мэдээж хэрэг одоо бид нар Ахмад үеийн бүхчүүдээс суралцж байгаа те. Тэгээд бас зөвлөгөөнүүд авч байгаа авч ийсэн бас үнэтэй зөвлөгөө байвал тэр зөвлөгөөнөөсөө бид нартай бас хуваалцаач. Манай яг үнс багш болохоор улсын за баасан дэржгээ болгоны бүрэг хангаас хамаараад.
Анх намайг ер нь бүхэд ер нь анх би 15 настай багш дээрээ сав орж исэн. Хөдөөнөөс аав ээж нэг хойно аваад тэгээ нэг 20 литр тарагтай. Тэгээ бүрийг хангаас өмнө наадмын бэлтгэл дээр очиж исэн аав ээж яг аваачаад өгвөл гэсэн чи яг багш маань яг бүх хүн чи ямар том хүн байдаг улсын зам хүн. Амар том хүн ингээл юусыг ингээл гараал ирж байгаа. Сайн байна уу. Тэгэл ер нь тэгэл анх ер нь хилжлээс л та тэгэл эхлээд бүх болгоход л эхлээд нэг хүн болох хэрэгтэй шүү. Хүн болох нь хамгийн суур хүн болж ижил ер нь бүх болно шүү. Зөв хүн болж иж төлөвшөж эхлээд бүх хүн төлөвшлгүй ингээд мундаг ингээд цол ахаад явна гэдэг ер нь байхгүй л тэр нь төлөвшил айгүй чухал чи эхлээд зөв хүн болох хэрэгтэй. Амар том бүх болох нь чухал биш ерөөсөө. Хамгийн гол нь зөв хүн болоод тэрийг л айгүй сайн зөвлөжсэн. Дорч самбогийн хувьд юу гэж бодож байна вэ? Тийм, миний хувьд бол бас авч байсан зөвлөгөөнүүдийн хувьд бол би Отонбаатар өгшөөсөө нэг тийм нэг наадмын дараа нэг хүний тийм нэг гаргасан хөлс гэж байд юм. Өнөөдөр гаргасан хэмжээлт бол чиний гаргасан хөлсний хэмжээ шүү л гэд нь хэлж. Тэр үгэл амар их бодогдоод сүүл нь бэлтгэл хийж явах үедээ амар тэрийгэ бодож өөрийгөө дайчилж хийдэг. Яста урам зориг авахар сайхан үг байна тий. Тийм. Тэгээд ер нь ганцхан нэг багш нар чинь ер нь ганцхан нэг бүх гэхээр нэг ганцхан мигцааж махаас гадна ер нь цаашдаа яаж хүнтэй харьцах вэ? Хүнтэй яаж мэдлэх вэ? Ер нь ямар хүн байх вэ гэдэг. Ер нь хүн тэгж хэлэхэд ямар хариулт өгөх вэ гэдгийг хүртэл заадаг. Тэг аав ээжээс хойш ер нь тэг багш нар л амьдралдаг сайхан чиглүүлэндээ гэж юу? Бацрыг. Миний хувьд бас яг ялгаагүй тэгэл бүх хүн гэдэг бол тэгэл цутагтай байх хэвээр олонний нүдэн дээр явдаг болохоор бие сайхан авч явж байгаа хэвээр. Тиймэрхүү зөвлөгөөнүүд л авчихсан да. Эдгээр зөвлөгөөнүүдийг сонсоход бол надад бол бас нэлээд гоё бас дурсамжтай зөвлөгөөнүүд байна. Яг сая сонсоход бол тэгээд энэ зөвлөгөөнүүдийг дотроо тээжтэй одоо бас ингээ бүхийн барилтааны лугаа гарч бас барилтдаг. Тэгээд бас барилтааны ч бас хамгийн нэг онцлог зүйл чинь бас нөгөө нэг жингийн барилтаа байхгүй шүү дээ. Одоо бусад спортлох төр нэг жингийнх байдаг те жингэр хуваагддаг. Тэгвэл манай Монгол бүхийн хувьд бол бас нэг тодорхой цаг лимит байхгүй. Тэгээд дээрэс нь жингээр хөрөлгдөг үзэж байгаа те яг барилтж байгаа. Тэгээд энэ зүйлийг хийж яхад бол одоо би одоо эндээс нэг юм гайхаад байгаа байхгүй. Яг ингээд жингийн ялгаагүй явахад одоо ингээд ямар ч бүх таарч ирэх боломжтой байдаг болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг өндөр жирэн авхан жирэн гэсэн үг үстэй тийм. Тэр яг энэ үед нэг дотроо ингээд за нэг жижигхэн ч юм уу тийм нэг бүх таарчаасаа өдр гэж боддгоо ер нь тийм. Би нэг өөрөө хөөрхөн жижиг юм болохоор асуучлаа. Ер нь тийм өрсөлдөгчөө нэг юм сул байгаасаа гэж боддгоо эсвэл хүчтэй байгаасаа гэж боддгоо л гэж байгаа юм бол. Тийм бас ер нь тийм өөрөөсөө хүчтэй одоо барилдаж үзээгөө одоо том цолтой ах нар байгаа шүү дээ. Тийм барилдаж үзээгөө ах нартайгаа барилтаа биш их шүү дээ. Тэгээ бас нэг заавал давъя гэж нэг тийм сул дорой хүмүүстэй өөрөөсөө нэг дутуу хүмүүстэй барилдахыг бас байн хүсэхгүй шүү дээ. Бас нэг барилдаж үзээгөө өөрөөсөө бяртаа хүмүүстэй барилдаад нэг тийм мэдрэмжийг авах хүсдэг ус. Илүү чансаатай барилдаан гаргаж иж өөрийнх нь бас чансаа ахнаа. Тий одоохондоо бид бас яг томчуудтай барилдаад нэг юу болохгүй тий. Болохгүй ч бас яг тулаад яг ямар хуу байдаг тийм мэдрэмжийг авах хүсдэг. Бас ер нь тийх баха тий. Тий том хүчтэй ер нь тулаад таарад оноолтаараа барилдаад яг үзэн штэ. Тэгээд яг өөрийнхөө яг хаана яг явж гинэ гэдгийг ер нь бол мэдэрдэг гэх юм уу. Би яг ямар төвшөнд яг хүрсэн, ямар төвшөнд явж гин гэдгийг шалгалт өгдөг байхгүй. Тэр төвшөнд улсын арсланд цолдог бүхтэй барилдаад ингээ хэр хэдэн минут үзэж гин, хэр тийм өрсөлдөж чадвар нь хэр байна. Энд дээр яг өөрийгөө яг ямар төвшөнд очсон байна. Одоо миний бэлтгэл хэр байна. Тэрийг яг өөрөө мэдэрдэг унаа даваанаас тий. Тэгэхээр том цолтой барилдах тусам туршлага ихсэж мөн одоо өөрийнхөө тэр хэмжээг баримжаалах нь их чухал байна. Тэрнээс шалтгаалаад дараагийн бэлтгэлээс шийдэгдэх нэг. Тийм шүү дээ. Тэгээ том цолтой хөгчүүдтэй таарад барилдахаар ер нь давна гэж бодхоос илүү нэг унахгүй удаа дисчивсэн тал гэж боддог. Тэгээ телевизээр бас нэг том цолтой хөгчүүдтэй удаа барилд аав ээж чамаатай садуудаас харагчмаар байна шүү дээ. Тийм ээ. Зуралдал яхийг боддог шүү. Ер нь зураал яриа тогтоол байвал
Тэгэл илүү их тэр хөдөө үзэж байгаа малчин аав ээж одоо нөгөө зургатаар харж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Боломж нь болтол бас нэг шийдсэн бихийг ургаачааг л бодно шүү дээ бас тий. Давал бүр сайн. Үгүй яхаа тий. Одоо та гурвын хүүхэд наснд ер нь хоногшсон, дурсамжинд нь үлдсэн хамгийн сайхан барилдаанууд, агшингууд ер нь юу вэ? За энэ михийг нэг сурчхансан, ийм сайхан барилдаан гаргачихсан. Аль эсвэл одоо улсын баяр наадмаар ч юм уу цагаан сарын барилдаанаар энэ аврах шиг ингээ сайхан дивэ шаваага хийгээд явж их юмсан гэдэг тийм сайхан ер нь тод дурсамж нь юу гэдэг юм болоо? Тийм миний хувьд бол одоо нэг би ч дөрж самбуу гардыг бас дэмждэг байхгүй нэг адилхан нэртэй болохоор би нэг удаа ингээд нэг өвөтөө бүх үзчихсэн. Өвийнхөө гэрт. Тэгсэн чинь тэр барилдаанд дөрж самбуугаар одоо 42 лөө 43 настай үзүүрлэжсэн. Өөх. Тэгэл ер нь тийм нэг бас дөрж самбуугаар чиг одоо ингээд олон жил ингээд хөшөрсөн ч ингээд бас нэг сайн барилдаад явж явах юмсан гэдэг. Тэр барилдаан дээр ингээд бас би үзэж байгаа нэг маа үзэгчд нэг дөрж самбуугаар дээр нэг тийм ундааны сам мав шидээд тэр толгойг нь хагалж ирсэх. Тэрийг аяг их санддаг. 42 43 наснда үзүүрлэнэ гэдэг бол одоо бүгчүүдийн хувьд бол бас их том амжилт шүү дээ, тийм ээ, Монгол бүхийн хувьд. Манай хоёрын хувьд. Миний хувьд бол би нэг багада бас бүх үзэж байгаа тийм Төв аймгийн харцаг, улсын харцаг. Даваатар харцагын барилдаа нэг байж байгаа зааланд гарч ирээд нэг төрүүлж ирсэн. Тэр барилдаа нэг үзэл их гой мөхнөд тэгээд Батцуур аврахтаа Батцуур авраг гарсан савтай л гарсан. Тийм ингээд сижиж тавиад нэг сижиж тавиад тэр мөхийг хараад ямар гоё мөхөр аяч ямар гоё мөх хийчихвэ тэгээд айгу баярлж үзчихсэн. Миний хувьд болохоор тийм байгаа нөгөөхөө ТВ-с нөгөө тэгдгээс ихгүй Монгол бүхэн нэг 100 барилдаан гээд гаргадаг. Тэгээд тэрнийг CD-гээр байдаг. Тэгээд хөдөө нэг CD авцсан. Тэгээд тэр CD-гээр 100 барилдааныг зөрөхтэй яг юмд хийж байгааг үзээд. Тэгэл яг тэрэн дээр ч ингээ 100 классик мехний гүйцэтгэлтэй барилдаанд харуулж байгаас тэн дээрээс их бүр ингээл яг мехний хөлбөрүүдийг хараад яг ингэж хийгээд үзэхээс ингээл жишээ нь хамгийн тэр үлгэрч авсан гэхэр нөгөө Сүхбат 2000 оны наадам Сүхбат авраг нөгөө өсгөө авраг хоёрын барилдаа үзүүрлдэг барилдаа нэ. Тэн дээр нөгөө нэг хөлийн аваад ингээс хөлбөл тэр мехний гүйцэтгэл тэр Сүхбат авраг дараа нь өөрөө ярьсан мэт гэнүүд яг хүний нөгөө уушгины багтаамжны хэмжээнийг энгүрээд болов гэж мэдэрсэн гэдэг тэр барилдаанаас тийм амар ачаал авд бүр ингээл уушгины ингээл зүгээр энгүр мэдэгдээдсэн гэж байгаа юмсгалт даваал ингэчихэд хүн барил хөл дээрээ тэнцэж чадахгүй болтлоо тэгээ засуулаа ингээд түшээд яг юм дээрс харагддаг байхгүй цогцол засвал ингээд түшээд ингээд яваад байдаг байхгүй яг тийм болтлоо барилдсан тэн дээрээс айгу үлгэр торлоо гэх юм. Бүгчүүдийн гэр бүлийн хүмүүстэй ярилцж байхад бас нэг сайхан зүйл хэлж ирсэн нь одоо том барилдааны өмнө хүмүүстэй хэрүүл маргаа хийдэггүй хамаагүй хүнтэй уулздаггүй яг сайхан ид бэлтгэл орсон байх үед бие их хайрлаж бас их гамдаг одоо сэвтэхгүй байхыг хичээдгээ гэдэг жисэн. Манай гурван хувьд ер нь энэ дээр бас ер нь яаж ханддаг вэ? Ер нь бол тийм шүү. Бүгч нөгөө ер нь бол уул усны хамт ирдэг гэдэг нь шүү дээ. Наадамдаа нөгөө нутгийн уул усны хамт ирдэг. Тэгэл ер нь нөгөө ингээл бэлтгэл сургуульд ирээд хурдан морьц ялгаагүй нөгөө бүх ялгаагүй бас хурдан морьчин бас ингээл айгүй нөгөө ёстигтэй ингээл морины үеэр хүн ойртохгүй ч юм уу тэгэл бүхийн гал руу ингээл хамаагүй хүн дураараа ордгоо ч юм уу айгүй тэрэн дээрээс айгүй ялгаа юм мэдрэгдэж шүү. Тэгэхээр яг том барилдааны өмнө бас яг энэ дэг жаягийг яаж сахидаг вэ манай хоёр? Тийм миний хувьд бол бас нэг тийм бас нэг шашин шүтлэг бас муутай байхгүй. Тэгээд нэг тийм нэг наадам цаасаар төгөхөөр бас нэг тийм лам маа тэр өчнөө шүтдэг гэсэн. Одоо энэ жилээс бас арай өөр болж байна. Тийм тэгэл бид нар чинь яг наадмаар л бидний ч гол зорилго наадам юм чинь тэгэл наадам төгөхөөр хамаагүй хүмүүстэй уулзж барихгүй гадар дотор гарч явахгүй тэгэл наадмын бэлтгэл дээрээ байж байгаа л яг тэгэл зорьсон зүйл рүү гал явдаг та тэгэл. Дээлний өнгө бас их чухал байдаг гэж сонссон одоо бүгчүүдийн хувьд ийм сайхан тод өнгөтэй дээл бол бас их олны хил амнаас хааж идэг хамгаалж идэг гэж сонссон. Энэ дээр та гур маань бас яаж ач холбогдлогддог вэ? Дээлийн өнгөө торгоо юу н яаж сонгодог вэ? Тэр нэг цаасрын өмнө нэг жилийн нөгөө ээлтэй өнгө харшуун мөнгө гэдэг шүү дээ. Тэр ээлтэй өнгөө харна. Тэгээ бас даасан лам багш нар мэгч нараасаа
Ер нь ганцхан дээлэхгүй те. Тэгээ өмсөж байгаа малгай зоодог шуудаг. Ер нь ямар өнгөтэй зүгээр үгээд тэ асуудаг. Ямар өнгөтэй хүмүүс үл надад ээлтэй тэгэл асууж байгаа л. Тийм юм бэлээ. Ер нь их чухал ач холбогдол өгдөг гэсэн шүү. Ялангуяа том аваргууд бол одоо энэ үг сайхан хараглаа гэж шууд өмсдөггүй тийм жишээтэй юм байлээ. Өөр таарсан нэг тийм үг надад л тгий санагдаад тийм бүр яг дадаа тохиолдсон юм гээл. Би нэг 18 онд хүүхдийн барилдаанд төрүүлжсэн байхгүй. Бац зэрэгтэй хөвлөдөд. Оо за. Битэрч үзүр төрөнд үлдээд 16 настай яг үндэсний хөөр наадмын хүүхдийн барилдаанд 128 бүхэрэлдээд үзүр төрөнд битэр хэлсэн. Тэгээд ээж нэг юм хүрэндээл хар хүрэн улаан хүрэндээл хийлгэцээс. Тэгэл тэр дээлээ өмсөл тэгэл төрүүлээл. Ер нь дараа нь нэг аймгийн арслан болохтой яг тийм дээлтэй айгуу сайн барилцсан шүү би гээд. Аймгийн арслан болохтой бүр зориод нэг бүр яг тийм өнгөний дээл очоод дааваа аваа дээл хийлгээд өмс. Тэгсэн чи яг аймгийн арслан бол таараад. Айгуу яг тэр өнгө айгуу ээлтэй өнгө маань юм байна гэдэг ер нь санагддаг шүү. Тийм юм бэлээ. Ялангуяа энэ улаан өнгийг бол бас их том цолтой бүхчүүд маань ч гэсэн их онцгойлоо авч үзэж улсын томоохон баяр наадам дээр олон түмнийхээ нүдэн дээр гарахтаа ас өмсдөг юм байна лээ. Би бас та бүхэнд Монгол телевизийн бас гарын бэлгийг та бүхэнд бас 3 бүхтэй гартал гэж бодоод илтцсэн байгаа манахаас бас. Бэлгүү. За ингээд тэгээд монголчууд бол сар шинийн баяраар хүний алгыг дээш нь харуулж сайхан зочилсан хүмүүстээ бэлэг өгдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагаваас өнөөдөр сар шинийн нэгний өдөр манай студийн зочин хойморт саатаж ярилцсан 3 бүхтөө бас талархал илэрхийлээд Монгол телевизийн хамт олонны зүгээс гарын бэлгийг гардуулж байгаа юм шүү. Бэлэг өгнө гэсэн нэг цаашаа нэг үс бэлэхээр нэг очиж авдаг шээ. Тэр саяад өрчих шээ. Идэгүй юм шиг цочиж аваад. Ирж байгааг нь мэдсээр байж чаждаг. Цаашаар цуужгаад бүр. За тэгээд ярилцлагын төгсгөлд бас сайхан асуулт асууя. Монгол хүн амны бэлгээрээ гэж ярьдаг. Ойрын болон алсын зорилго юу вэ? Улсын наадамд юу ямар цолыг, ямар амжилтыг мөрөөдөж байгаа вэ манай гурав? Тэгээд бүгдээрээ л тийм бодсон байгаа л сайхан байгаа. Ер нь л тэгээ бас манай булганчаа бас сэрэ аваргаас хойш ер нь улсын наадамд түрэн мөрөө аваагүй бас нэг боломжинд бас нэг түрэн мөрөөгийн бас яаж авчаасаа гэсэн нөгөө дивжнийхаа хүмүүс ер нь итгэлцэл нэгдсэн. Манай булганч 2 дивжэт хийсэн. Тэгээ нийлээд нэг ив нэгдлээс нэг төрөх бахаа л гэж одоо удахгүй булганаас нэг төрөх бахаа гэж бодоод байгаа. Санаанд багтсан зүйл заяанд багтдаг гэдэг сайхан амны бэлэгтэй бэлгшээлтэй сайхан одоо үгсээр бас өнөө өглөө хідүүлээ хөөрөлтийн манай хоёр юу гэж бодож байна. Тэгэл эхний ээлжинд яварчсан аймгийн арслан болвол тэгэл улстай барилж эхлээл тэгэл улсын том цолгохыг л зэрж байгаа да. Би бас нөгөө нэг та 3-аас асуух гад одоо нөгөө нэг ирээдүйн бас залуу хөгчүүд та бүхнээсээ хэлжсэн 15-тагаас эхэлсэн ингээд 16-таа ингээд орж исэн гэх мэтлэн те. Тэгээ одоо бас мэдээж ирийг бидний үзэн сууж байгаа хүүхдүүд байгаа бас бүх сонирхож байгаа бүхэд хайртай хүмүүс байгаа хүүхдүүд ч үзэж байгаа. Тэгээ ирээдүйн залуу хөгчүүдэд ер нь хандаж яг юу гэж хэлэх вэ те. Нэг хэлээд чад самбуугаас самбуу хэлэх юм. Тэгээд ирээдүйд ер нь бол тэгээ бүхий спорт гэдэг бол айгу ер нь аав ээжүүд одоо Монголын аав ээжүүдтэй ер нь хэлэхэд хүүхдээ ингээ бүхий спортоор ер нь хичээлүүлэхэд айгу хэрэгтэй шүү. Хүн болгоно нөгөө яг ингээ топ тамирчин болоод дэлхийн медаль аваад олимпийн медаль аваад ингэж чадахгүй л те. Тэгтээ яг ингээд амьдрал дээр нийгэм дээр айгу зөв хүн болдог нөгөө юмны бэрхшээл амьдралын саад бэрхшээлийг туулахад ер нь бол айгу их хэрэг болдог шүү гэж аав хэлээ да. Тийм хэлээ. Зөв. Тийм минийх бас мөхөөрийнхтэй адилхан тэгээд наваг яг анх бүх болох гээд ирж байхад манай аврах сургуулийн багш нэмд орж ингээд яг хамт ирсэн бүх хүүхдүүдийг суулгаад нэг лекц сонсч ирсэн нэг анхны мэдгэдэггүй бид нарт өгч байхад за та нар одоо эндээс ингээд 100 хүүхд бэлтгэл хийж ингээд тамир бөхөр барилдгаа бэлтгэл хийж эхлэх гэж байна ингээд та нарыг ингээд амжилт гэвэл энэ уулаар амжилтыг төсөөлвөл та нар бүгд энэ уулын өргөл дээр гарч чадахгүй тал нь очоод шантраад уцсан тал нь бил дээр нь уцсан тал нь жоохон дээр нь гарна өсрөөл 1-2 оргил дээр нь гардаг юм аа. Тийм болохоор бэлтгэл хийснээр хүн
зөв хүн болд юм аа төлөвшөлтөө зөв хүн болдгийг гэл тэгээд захиад сургаж ирсэн тэгэл ер нь бөхөр хичээллүүлээд буруудах юм байхгүй. Тэгээд хүн болгон том цолтой том бүх болно гэж байхгүй. Тэгээд хичээсэн хүн бол тэгэл төлөвшөлтөө ах цахаа мэддэг. Тийм л хүн болно да. Миний хувьд бол 1% авьяас 99% хөдөлмөр гэдэг шүү дээ. Тэр нь ер нь бол яг хичээвэл ер нь бүгд дээр л ер нь амжилтанд хүрчих юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь нэг яг бас нэг байгалийн бас өгөгдөл хэрэгтэй л баг та нэг тийм сайхан бие хаатай тийм байж. Миний хувьд бол бас ер нь бол ямар ч биетэй ямар ч хүн ер нь тийм бэлтгэл хийвэл ер нь сайн барилдах боломжтой болов уу гэж байна. Монгол хүмүүс чинь тэгээд ер нь цаанаас бие организмнаас хүчтэй шүү дээ. Тэгэл монголчууд чи хүү гарвал бүх болно тэгэл тэгдэж шүү дээ үгс. Би барилтчил баг болохоор байна. Болно шүү дээ. Ер нь бол олон спорт байна шүү дээ. Ер нь барилдахад бол бас тэгэл. Ер нь заавал тэгээ ер нь тийм нэг улсын наадам төрүүлнэ улсын цол аавна гэж бэлтгэл хийхгүй зүгээр яг бас болов ер нь болохгүй байхгүй. Эрүүл мэндийн талаас ажилгингээ бас сонирхлоороо бас сум умандаа 100 оч барилдаг тийм хүмүүс бас байгаа шүү дээ. Бүгд бас заавал улсын цол аавна гэж барилдахгүй бас өөрөө хоббитой дуртай болохоор бас ажиллаа хийж байгаа 100 мөн бас ажилласаа ганц нэг амралтынхаа ээж төлөөмөлөө авч байгаа бас нэг бэлтгэл дээр очиж нэг нэг бие борлуулж байгаа сумандаа оч барилдаг хүмүүс бас байгаа шүү дээ. За би бараг барилжлаа шүү. За намайг 26 оны зөв. За ингээд барилдахыг харах нэ. Яг ч бас тийм амархан биш байхаа. Зүгээр яг бас нэг тодорхой хэмжээнд бас бэлтгэл хийж уналт монолтаа зөв хийхгүй бас нэг бэлтгэл гэмтэл тийм ээ. Хамгийн ихэнд зөв үнд сурч ирлээ. Тэр нөгөө нэг одоо залуу хүүхдүүдийн барилдаа сумын заануудын барилдаа үцхээр бас айгүй гар хөлөө буруу дарж хөл гараа жоохон биш. Нэр тэр их чухал байна тий. Ер нь альва спортууд зөв унах тэр техник айгүй их чухал байдаг. Хамгийн анхны одоо баг А үсгээ заалгахтаа зэрэгцэл шууд одоо яаж унах уу, яаж аюулгүй тэр зөв техникийг эзэмшүү гэдэг нь чухал байдаг баха. Бүх спортууд л байгаа л та ер нь. Тий. Одоо өглөө олимп болж энэ тэгэл цан маань. Тэ ойлгож ирээлээ тий. Тэг мэдээж хэрэг бүх төр бас яг би зүгээр надаас энийг яг ярьсан чи бас зүгээр л амар миний сонирхол санагдчихлаа. Зөв ер нь ихэвчлэн одоо яг тийм хүчний спорт шүү дээ одоо ингээд бүх ч. Тэгэхээр яг ингээд унахтаа бас яаж гараараа дарахгүй сая яг хэллээ тий. Гараа буруу дарах гэх мэтлэн гэдэг ч юм уу. Яг гараа яаж аваад гэс буух унах хэрэгтэй байдаг юм тий. Тэр талаас нь ярьж хэлж өгвөл. Тэр бол бүхэн юу ба штэ нэг саан буналт гэдэг ер нь тийм нэг жудогийнхан нэг ингэж уналт монолт хийдэг шүү дээ. Тийм уналтлууд спортоос л тийм хийж анх бол ер нь тийм уналт тавьдаг да шууд нэг их тавьтал барилдахгүй шүү дээ. Тийм хэлж тийм уналтаа их спортууд чөлөөтөхийн уналт одоо олон нэг техникнүүд байдаг байхгүй. Биеийг одоо яаж ингэж зөв унгаах уу, яаж гараа ингэж хунь унах уу, яаж ингэж бэртэхгүйгээр зүгээр унах вэ гэдэг тийм. Хамгийн их хийж тэр бэлтгэлээс эхэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл үзэгчдийн төсөөллөөр ч юм уу дийлэн ихтэй бөхчүүдийг их том жийтэй, том биетэй учраас би энэ хүнд байдаг гэж ойлгодог. Гэтэл эсэргээрээ волейбол тоглох, сакс тоглохыг ингээ харахаар бөхчүүд хамгийн хөнгөн шингэн уян хатан маш юм сайн сонголттой ерөөсөө байдаг штэ тий. Тэгээд манай гурав энэ дэр санал нийлэх. Тийм одоо ингээ байгууллагын нэг сакс өлөөлийн тэмцээн болд нь штэ. Тэрэн дээр манай ер нь харж байхад нэг бөхчүүд л айгүй тийм нэг юу ийд штэ. Юм давьяастай гэх юм уу. Сагсч тоглолч нь өлөөлс тоглолч нь гурваа шидэж чийчин гэх. Олон тал руугаа хүрэх чадвар байдаг да. Дан ганц барил дээр ноцолдоо төмөр өргөөд тийм нэг хүчний тал руугаа байхгүй харагдчихшээ биш үү. Би чөлөө дуулдаг ч хүмүүс барилдаг болохоор ер нь сонголт айгүй хэрэгтэй юм аа. Сонголт айгүй сайн айдаг хүмүүс чинь бэртэл геймплээс хоол байна ер нь. Хоол сонголт айгүй чухал. Маш ер нь өндөр зэрэгээр энэ шаардж бас сунгал зайтай бол мэдрэмж зайтай энэ бүх л юмнууд даваа тал үүснэ. Ямар ч хэлээсээ их хөнгөн юм бэлээ. Би яагаад тэгж бодсон гэхээр ханган аврагыг лигийн үеэр нөгөө All Star дээр сакс тоглож байгааг нь хараа. Дараа нь волейболын лиг дээр бас волейбол тоглож байгааг харсан чи маш өндөр өсөрч ийсэн. Суураа яг тийм волейболоор тавьцсан нөгөө бөхчүүд ч нөгөө суураа нэг тавьдаг шүү дээ. Би яг чөлөө сууртай гэл энд ингээд жудаа сууртай энд яг үндсээрээ гэсэн ч юм яг нэмэрхүү хүмүүс идэх байхгүй.
Тэгээ сүүрээрээ. Тэгээ зарим нь болохоор тэгэл волейбол хангаа аврах болохоор волейболоор спорт. Тийм баха. Тоглодог байж байгаа тэгээд. Бүр онцгой өөр тоглож ирсэн. Тэгээд би бодохгүй юу. Лигийн төвшөнд боргилж. Тэр нэг сүрийн улсын аврагт орж исэн гэсэн сонсож шүү дээ. Тэгээ би бүгчүүдийг их том биетэй, том жинтэй атал их хөнгөн өсөрдөг, өндөр өсөрдөг сонголт цайтай ийм хүмүүс байд юм байна да гэж. Одоо танаа Эрхэн Баяр Арслан чинь цанаар гулгаж байгаа бөхрөө. Тишүүрээр. Өсгөөч спортоос орж ирсэн. Спортоос ер нь орж ирсэн хүмүүс зөндөө байгаа. Зөндөө байдаг шүү. Айгуу тэр спортын давуу тал. Анх нэг бадминтон гэдэг шүү дээ. Агарын теннис. Анх бүр бай байхдаа ер нь тийм бадминтоноор анх нэг спортын сүрээ тавьчихсан. Нэг 8 9 төрөг хүртэл бадминтон олчихсан. Оо нэлээд волейбол бадминтон мэд. Тэгвэл бас их хөнгөн шингэн байх нэ. Тий, тэгээд нөгөө волейбол бадминтон сакс макс тоглож байгаад нэг бүх рүү бас нэлээд орой орсон. Яг 20 нас үржиж барилж ирсэн. Тэгэхээр тэр нөгөө спортын зөрүү ер нь мэдэгдэжсэн одоо волейбол агарын теннис бол их хөнгөн шингэн хурд шаарддаг бол Монгол бүхий хувьд бол хүч төвчээр яг төвлөрлийг шаардж байгаа. Тий, одоо бас нэг сакс волейбол тоглодог байсан нэрийг байдаг л байх гэж боддоо шин барилж яхад. Ер нь бол тэгээд бас харааны хурд морд байж та одоо бадминтон тоглож исэн гээд нүдний харааны хурд байгуу бүхтэр бас амар шаардлагатай байхгүй. Нүдний харааны хурд ерөөсө хөдөлгөөн нэг хөл рүү орчих гэхэд л ерөөсө хараа яг сайн харж ижил барилдэ штэ. Харааны хурд айгуу сайтай бас нэг давуу тал болно штэ бас. Спорт ер нь давуу тал. За бас та бүхэнд бас яг ингээд бидний бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж тэ энэ сайхан шинийн нэгэнд бүгдээрээ ингээд цуглаад ярилцж байгаад маш их таатай. Тэгээд та бүхэнд бас 2002 оны 3 бүхтэй те бас жил нь орж байгаа 25-ны жил нь орж байна те. Тэгээд гал шиг дөрвөлцөж морь шиг сайхан давхиараа гэж та бүхэнд бас хүсэн өрөмөр нь. Тэгээд та бүхэнд бүгдэнд амжилт хүсье. За өнөөдрийн Монгол телевизийн Баяр наадмын тусгай дугаарт аймгийн Арслан Мөнх Баяр, аймгийн Зан Дорж Самбуу, аймгийн Начин Батцориг нар оролцлоо. Тэгээд энэ сар шинийн өглөө их сайхан ерөөлийн үгээр ярилцлага дуусгая гэж бодож байна. Та гурав маань улсын том цолтой сайхан аваргууд, улсын цолтой Начин, Харцаг, Гард, Зан одоо ямар цол гэдгийг те хүрч болох өөрийнхөө тэр хамгийн дээд цолонд хүрээрээ хэмээн хүсэн өрөөж байна. Тэгээд энэ сайхан бэлгшээлтэй өглөө бидний студид саатан ярилцсан их талархал илэрхийлж байна. Амжилт хүсье. За эрүүл өтөршгөө. Өнөөдөр цагаан сарын бас гоё бэлгшээлтэй сайхан шиний нэгэн болж байна. Та бүхэн маань ард түмэндээ те нийт үзэн сууж байгаа үзэгч нартай сайхан сар шиний болоо өөрийн ойр дотны багш гэр бүлтэй бас энэ боломжийг ашиглаад сайхан мэдлэгээ төвшүүлээж. За ингээд нийт Монголын ард түмэндээ ирж байгаа сайхан гал моржилдээ хотлороо амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан хэллээрэй гэж хэлье да. За тэгэд нааг дэмждэг нутгийн ард түмэн аав ээж ах トゥ хилчээ спортоор бүхэлдэх төвжээ. Тэгэд дэмждэг ах эгч нартаа баярлаа. Тэгээд сар шиндээ сайн шинэлээрэй гэж хэлье. За Бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээ дарагч хэмээх гал морин жилийн илгээрээ инк хамгаалан төрлөөрөө төвсөн хамгаалан сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй гэж хэлээ да. Баярлаа. За та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээ сайхан шинэлцгээгээрэй мөн нийт үзэгчтэй манай Монгол телевизийн баярын дугаар та бүхэндээ үргэлжилж байна. Тэгээ сар шиндээ сайхан шинэлгээрэй. За сайхан шинэлээрэй. За сайхан шинэлцгээгээрэй. Цагаан сар